Нийтийн аж ахуйн салбарын мэдээлэл хүргэх өргөө подкаст. Өдрийн төргөөзөгчтэй нийтийн аж ахуйн мэдээлэл хүргэх өргөө подкастын удаах дугаар хүрч байна. Өнөөдрийн зочноор орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын зөвөн төгөөх төвийн дарга бүрэлдэхүүн орогдсон ирсэн байна. Танд өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. Тэгэхээр та энэ салбарт хэдэн онд анх ажилд орж исэн бэ? Одоо хичнээн жил ажиллаж байна. За би 1993 он техникийн их сургуулийг барилгын ус хангамж ариутгах татварын инженер мэргэжлэр төгссөн. Төгснөөс хойш бол одоо анх ашиглалтын байцаагчаар ажилд орж байлаа. Тухайн үе одоо 4-р хорооллын барилгын ашиглалт үйлчлэгийг хариуцдаг орон сууц ашиглалтын 8-р контор гэж байсан. Сүхбат гэдэг ийм хөдөлмөрч, тийм спортод их дуртай даргатай их тийм сайхан хамт олон байсан. Тэнд анх ажил хөдөлмөрийн гарагаа эхэлсэн. Тэгээ одоо дараа нь инженер яг мэргэжлийн дагуу инженер хийж байлаа. Ерөнхий инженер, гүйцэтгэх захирал гэх мэт ажлуудыг хийж байлаа. Одоо өнөөдрийн байдлаар бол энэ салбартаа 25 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь хичнээн салбарт ажилласан бэ? Систем дотроо. Ерөөсөө 3 юм байна. 4-р хороолд ажиллаж байгаа л тэр бүтцийн өөрчлөлөөр байгууллагын нэрүүд бол өөрчлөгдөж явдаг гэсэн. 8-р контор, 15-р контор, их нарлаг өргөө, хөх асар гэл гих жишээний тэр бол зөвхөн 4-р хороолд байдаг одоо үйлчлэг явуулдаг гэсэн байгууллага. Дараа нь одоо 15-р хороолд дэнж найрамдал өргөө гэж газар дээр нэг 5 сар ажиллаад тэгээ бүтцийн өөрчлөлтөөр нөгөө зүүн түгээгтээ үүсч байгуулагдаад 2014 оны 10 сард байгуулагдсан. Тэрнээс хойш бол одоо хүртэл одоо зүүн төвөгтөгийн дараагаар ажиллаж байна. Яагаад инженерийн мэргэжил сонгосон юм бэ та? Би 10 дугаар анги төгсөх жилдээ геологийн инженер болно гэж боддог байсан юм. Яагаад ч ингээ геологийн инженер болохоор их гоё ингээл дандаа гоё байгальтай газраар яваад ингээ янз бүрийн над их сонирхолтой санагддаг байсан л да. Тэгээд техникийн их сургуульд тухайн үед политехникийн дэд сургууль нэртэй байсан. Тэгээд тэнд конкурс өгч тэнцчээд яг хоёр ах болсон ч нөгөө геологийн анги маань байсан. Тэгээ бодоодснаа тухайн үед чинь нэг 10 жилийн сургуулиуд чи их аж ахуйн ажил гэж явдаг нөгөө ногоо хураалтанд явдаг гэдэр байсан. Тэгэл нөгөө хэд олон хоногор ингээд явхаар бас ингээд жоох эмхтэй бүтөөч нөгөө цутардаг. Тийм болохоор тухайн байдлаа бас бодоод за би геологийн инженер болчих юм л чи өвдөө гадаа яваад бас олон хоногор явдаг болох нь хэцүү байх юм шиг санагдаад гинт санаа хувирал тэгэл тухайн үед инженерийн байгууламжийн анги гэж байсан. Одоо яг сантехникийн инженер бэлддэг. Тэгээ инженерийн байгууламжийн ангиг сонгож ирсэн. Тэгээ тэн дотор яг ус хангамж ариутгах татварын ангийг нь сонгож зорилцсон. Одоо энэ жил нийтийн аж ахуй 90 жил яваад тохиож байгаа. Тэгээ та салбарын талаар мэдээлэл үзэгчтэй нөргөж. Бүгд найр Монгол Ард Түмэн засгийн газраас 1931 оны 1 сарын 9-нд нэг гэсэн дугаартай тогтоол гарсан байдаг юм байна. Тэр тогтоол маань болохоор Улаанбаатар хот дотор одоо орон сууцны барилгын орон сууцны тухайд аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх тухайд гэдэг юм нэртэй тогтоол гарсан. Тэгээ энэ тогтоол нь болохоор одоо яг манай орон сууц нийтийн аж ахуйн салбарын асуудлыг яг төр засгийн түвшинд одоо бодлогын түвшинд авч хэрэгж үзсэн ийм анхны ийм түүхэн шийдвэр юм байна. Тэгэхээр энэ тогтоол гарсан оныг бол бид нар орон сууц нийтийн аж ахуйн салбарыг үүсч байгуулагдсан жилээ гэж ингэж тэмдэглэдэг юм байна. Манай салбарын ажил бол одоо иргэд хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар хангаж халаах дулааныг түгээж байна. Тэгээ ийм ер нь хүний амьдралын энэ тэргүүний хэрэгцээний ийм үйлчлэгийг үзүүлдэг байгууллага байж байгаа. Тэгээ манай энэ салбарт бол одоо өнөөдөр одоо манай орон сууц нийтийн аж ахуй удирдах газар гэхэд бол 1600 гаруй ажилчид бол яг одоо энэ ард иргэдийн 5 тухтай амьдралын төлөө бол 24 цагийн турш тасралтгүй одоо үүрэг хүлээн ажиллаж байна. Та зүүн түгээх төвийн хамт олонныхаа тухай ярил. За манай зүүн түгээх төв бол 163 хүн ажиллаж байгаа. Энэ дотроос бол одоо 60 гаруй хувь нь топ буюу түүнээс дээш жил ажилласан ажилтнууд энэ туршлагатай ажилчдаар бүрдсэн юм баг хамт олон байж байгаа. Тэгээд анх одоо зүүн түгээх төв байгуулагдаад ер нь бол манай ихэнх ажилчид бол одоо инженер техникийн ажилтнууд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Баянзүрх дүүрэг дээр ялангуяа одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хорон дээр яг инженерийн тооцоолол хийж тухайн үед одоо халуун усны гомдол ихтэй байдаг гэсэн хэрэглэгчдийг тооцооны үндсэн дээр схемийн өөрчлөлт хийж тэр гитэмс хавийн гитэмсээс хойш авах хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулсан. Мөн одоо энэ жил гэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолд байж байна. 16 дугаар хорооллын 2 дугаар төвийн газарчин 2 дугаар төвөөс хангагддаг хэрэглэгчдийн халуун хангамжийг сайжруулах мөн газарчингийн хавийн одоо ард иргэдийн дулаан хангамж, халуун хангамжийг сайжруулахын тулд бас сэрийн ажлаар бол маш их ажил хийсэн байж байгаа. Мөн Сүхбаатар дүүрэг дээр 154 дүүр төв, 169 дүүр төв дээр
мөн одоо халаалтын зөвсгөрөмжийн хүчин чадлыг сайжруулсан схемийн өөрчлөлт хийж мөн одоо иргэдийн халаалтыг сайжруулсан ийм ажил хийж байгаа. Машинист гэдэг яг юу хийдэг мэргэжлээ? Услаан дамжуулах төв гэж байж байгаа одоо манай дээр. Одоо манай зүүн төвөг гэж одоо 70 шиг услаан дамжуулах төв байж байна. Энэ 70 услаан дамжуулах төвийн одоо үндсэн үйл ажиллагааг хариуцаж одоо хэрэглэгчдэр түгээж байгаа дараа халаалт халуун усныг батлагдсан гормынхын хүрээнд одоо яг өгж байгаа үйл ажиллагааг удирдах явуулж байгаа гардаж хариуцж байгаа хүн бол машинист байж байгаа. Машинист гэсэн одоо нэртэй одоо дээр үед л өгсөн нэр юм шиг байна. Одоо бодоход бол ингээд дандаа носоос дээр үед бол нөгөө носоосны машин ч гэсэн ийм мэрэгжил байдаг байсан. Тэрнээс улбалаад машинист гэж нэр өгсөн юм лөө гэж бодож байгаа. Тэгэхээр одоо услаан дамжуулах төв дээр минь гол тоног төхөөрөмжүүд маань дулаан солилцоорууд байж байна, носооснууд байж байна. Тэгээ одоо тохируулгын хаалтнууд байж байна. Тэгэхээр эдгээрийн үйл ажиллагааг яг нарийн мэдээд одоо яг гормынхын дагуу үйл ажиллагааг нь удирдах зохион байгуулад иргэд хэрэглэгчдээс гомдол ирүүлэхгүйгээр яг л тэр зохих төвшөнд нь өгөх ажлыг л зохион удирдах байгаа юм. Одоо төвөг төвийн гол ажлыг нь олж ийн гэсэн үг тийм. Танах ер нь хичнээн машинисттэй байна. Манайх одоо 102 машинист ажиллаж байна өнөөдрийн байдлаар. Тэгээ машинист гэдэг бол хүмүүс ойлгохдоо ингэж л боддог л да. Услаан дамжуулах түгээд нэг дөрвөлжин байшин байгаа л тийм дотор нэг ингээд манаач юм шигээр ойлгоод идэх. Тийм биш. Тэр хоёр машинист гэж бол одоо нэг машинист гэж чинь яг нэг ээлж нахта хэдэн тэрбум төгрөгийн одоо тоног төхөөрөм шугам шүлжээг хариуцж ажиллаж идэг. Анх удаа ажилд орж исэн үеийг одоо өнөө үетэй харьцуулбал одоо энэ хөө салбар хичнээн одоо ямар хэмжээнд хөгжсөн гэж таарч байна. Би 93 онд анх ажилд орж ийлээ. Ашиглалтын байцаагчаар гэж ярьж байсан. Тэгэхэд орон сууцны контор бол маш нүсрэг бүтэцтэй. Ерөөсөө хариуцахгүй юм байхгүй. Тухайн байшиндгийн одоо гадна дотор цэвэрлэгээ, цахилгаан шат, хог гэл ингээд ус дулааны хангамжаас гадна маш их юм олон юмыг хариуцсан. Тэгээд тэр ажиллагаагаа дагаад нөгөө олон цэвэрлэгч, үйлчлэгч нар лифт чингүүд, мужаа ингээд нөгөө яг үндсэн мэргэжлийн засварчин машинистуудаас маань гадна ингээд маш том бүтцтэй их өргөн хүрээний ажил хамарч ажилладаг байсан. Тэгээ 1996 онд 96-аас 97 онд суус өмчлийн холбоод эрх зүйн байдлын тухай хууль, дундын өмчлийн орон сууцны тухай хууль гэж гарсан. Эдгээр хуулиудыг дагаад анхны суус өмчлийн холбоодууд байгуулагдаад яг барилгын ашиглалтын чиглэлийг суус өмчлийн холбоод нь хариуцдаг болоод орон сууцны контор гэдэг нь бол яг одоо барилгыг ус дулаанаар хангадаг бохир усыг татан зайлуулах ийм үндсэн үйл ажиллагаа хариуцсан ийм мэргэжлийн байгууллага болж ирсэн. Тэр үед бол одоо инженерүүд их цөөхөн байдаг гэсэн контор. Нэг ерөнхий инженертэй тэгэл тэр нь ус дулаан ингээд бүхэл үйл ажиллагаагаа хариуцаад барилгын чиглэлийн нэг инженертэй, цахилгааны нэг инженертэй байдаг байсан бол одоо бид нэг мэргэжлийн байгууллага болсон учраас ерөнхий инженерээсээ гадна усны чиглэлийн инженер, дулаан горийн тохируулгын инженер, засварын инженер, ашиглалтын инженер гэдэг ингээд төрөлжөөд аль болохоор ажил руугаа юм гүнзгий ороод тэр хэрээрээ бас одоо иргэдэд үзүүлдэг үйлчлэгээ маань илүү сайжирч байгаа. Ер нь одоо ажил 93 онтой одоо үеийг харьцуулах юм бол шал өөрлөлтөө техник технологийн хувьд гээд бодоод үзэхэд тухайд одоо услаан дамжуулах төвдөр хурдны юм гуурсан бойлрууд байдаг байлаа. Тэгээд тэр гуурсан бойлруудад засвар үйлчлэгээ хийнэ гэхэд одоо төвийн шугамын зогсолтын үед бол хэд хоног үргэлжлэн богино хугацаанд хийхэд бол бид нөгөө хоног үнжиж ажиллаад тэгээ хонж өнжиж ажиллахаас гадна одоо тэр хурдны бойлрыг нэг калачиг өргөхлөө одоо 4-5 хүн өргөхөөс нааш даахгүй тийм хүнт байдаг. Тэгээд нөгөө носооснууд гэхэд ч л одоо нөгөө дээр үе Орсын 75 кВт-ийн 45 кВт-ийн өндөр цахилгааны хэрэглээтэй тийм их том нүсэр дуу чимээ ихтэй носооснууд ашигладаг гэсэн. Тэгээ 2005 оноос эхлээд энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны үр ашигын төсөл 2007 оноос Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ийм боцолтгүй тусламжаар манай техникүүд бол маш их шинжлэгдсэн л дээ. Одоо ялцсан дулаан солилцоорууд бий болсон. Тэгэхээр нөгөө урдны тэр нөгөө хурдны бойлртай ажилтдаг шиг тийм биеийн хүч шаардсан тийм өсөр хэцүү ажлууд бол байхгүй хөгжигдсэн байна хамаагүй тийм ээ. Одоо мэрэгшсэн гэж ярьдаг тийм. Одоо тухайн танай одоо салбарт орж ирээд одоо орж иж байгаа шинэ залуу боловсон хүчнүүд одоо чадварчуулах тал дээр одоо яг удирдлагын ямар бодлого баримтлан ажиллаж байна. Ер нь хамт олон гэдэг бол хувь хүний амьдралд маш их үүрэгтэй ийм нөлөөтэй байдаг. Тэгэхээр одоо хүн анханасаа ажил хөдөлмөрийн гараа гаяг тийм байгууллагын зөв соёлтой, зөв удирдлагатай
ийм сайхан хамт олон дотор эхлэх юм бол ерөөсөө хүн их сайхан төлөвшөж тогтдог. Тэгээ цаашдаа аль салбарт ороод ажилласан ерөөсөө нөгөө ажил амьдралын гол ноён нур нь бол тэгшгээ явдгаа гэж боддог. Ер нь хүмүүсийг хараад хаад яг л тэгж харагдаад байдаг. Тэгэхээр удирдлагын хувьд бол байгууллагаа одоо саяны тийм сайхан хамт олон байх тал дээр тэр хамт олон дотор байж байгаа хүн одоо зөв хандлагатай, ажил хөдөлмөртөө хичээнгүй тий зөв дадал зуршил эзэмших энэ тал дээр нь бол бас их анхаарч явах хэрэгтэй гэж боддог. А зөвхөн мэрэгжлийн хувьд бол ажилтнуудаа сурахын тулд бол одоо танхимын болоод одоо ковидын үед бол цахимаар их сургалт явуулж байна. Дадлаг сургалтыг бол байнга одоо төлөвөө гаргаад ингээд жилд бол зохион байгуулалт явж байдаг. Инженерийн байгууламж гэдэг утгаараа мянган одоо хэрэглэгчдийг одоо ая тухтай байлгыг хангаачлан гэдэг бол ер нь бол маш том хариуцлага. Тэгэхээр тэнд бол хариуцлага алдах тухай мэдээж ойлголт байж болохгүй байх тийм ээ. Хариуцсан ажилдаа эзэн байх. Тэнд одоо тэр ажилдаа сэтгэл гаргах гэдгийг та ер нь юу гэж ойлгодог вэ? Ер нь хариуцлага гэдэг үл их чухал зүйл л дээ. Ямар ч ажил хийж исэн гэсэн хариуцлагатай байна. Хариуцлагаа ухамсарлаж ажиллаж байгаа хүнээс бол тэр ажлын үр дүн бол сайн байна гэдг нь бол ойлгомжтой. А тэгээ манай салбарын одоо ажил бол үр дүн нь төмний нүдэн дээр ил байждаг ажил. Ус дулаан хэвийн байгаа үед бол одоо биднийг бол одоо манай салбарынх нэг бол одоо юу гэдгийг хүмүүс нэг сайн анзаардаггүй шүү дээ. 24 цагийн турш тэр үйлчлэгийг аваад байгаа мөртлөө тэр үйлчлэгийг хэн өгж байгаа вэ гэдэг бол хүмүүс нэг анзаарч боддгоо. Гэтэл одоо гэртэн дулаан доголдоод юм уу усан тасалдгал юм бол өө энэ нэг орон сууцны конторынхан маань юу болчих вэ гэл ингээ уцаа залгаад эхэлдэг тийм ээ. Тэгэхээр бид нар одоо жоохон хариуцлага алдах юм бол одоо хэрэглэгчдээс бол маш гомдол дуудлага ирэх нь ойлгомжтой. Тэгэхээр бидний одоо алдаа дутагдал бол төмний нүдэн дээр ингээд одоо ил байдаг учраас ил байждаг. Тэр босод зарим нэг салбаруудтай харьцуулах юм бол манай салбар бас харьцангуй маш их хариуцлагатай сайн ажиллаж байгаа гэж би бол хувьдаа дүгндэг одоо энэ салбарын хамт олныг. Таны одоо мэргэжлийн бахархал, мөн салбарын бахархал гэж за юу хэлэх вэ? За мэргэжлэрээ бол үнэхээр бахархдаг. Би яг Усангам Жаргал татваргын инженер. Тэгэхээр одоо ус бол чандам нэрдэнэ гэж ярьдаг ч манай Монголын ард түмэн. Тэгээ ус маань бас одоо шавхагдчихгүй биш ингээд тодорхой хэмжээний нөөцтэй тий. Тэгэхээр ингээд шавхагддаг байлаг байгаа. Тэгэхээр усаа хэмнэх, гамнах тэгээ одоо ундны усыг бас стандартын шаардлагад нь нийцүүлж ингээд хэрэглэгчдэд түгээх тий. Энэ дээр бол бас их анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог. А манай салбарын ажил бол үнэхээр одоо буянтай сайхан ажил гэж боддог би. Бидний мэргэжил одоо барилгад усыг дулааныг ингээд өгж түгээгээг бол тэр барилга байшин бол одоо өндөр сайхан сүрлэг байшин байлээ гэд хашаан дотор байгаа зүгээр гэрээс ялгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр тухайн барьсан тэр сайхан барилгад одоо яг л одоо дулааныг нь илч дулааныг түгээж халаалт халуун үйд усаар нь хангаж чадчихна гэдэг маань хэрэглэгчдийн бас ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулж өгч जैन л доо. За тэгээд мэдээж тав тэрийн одоо ярилцах цаг ер нь өндөрлөх төгч байна. Тэгэхээр ийм сайхан эмэгтэй, энэ сайхан салбарт ийм мундаг манлайл үзүүлээд ажиллаж гин гэдэг бол үнэхээр одоо өөрөө бахарахгүй байх аргагүй тийм ээ. Тэгэхээр та энэ салбарт ажиллаж байгаа мянган бүсгүйчүүдэд за мөн нийтийн аж ахуйн одоо 90 жилийн оюутан холбоотой салбарынхаа нийт хамт олонд одоо юу гэж хандаж одоо юу гэж хэлмээр вэ? За манай салбарт бол олон сайхан эмэгтэйчүүд ажиллаж байдаг. Одоо тэдгээрээс жишээлбэл ярих юм бол одоо удирдлагын түвшинд гэж ярихад манай хот хоёрын дарга пассажир дарга байна. Төв төвийн төвийн дарга, оюунчлалын дарга маань байна. Одоо бүр энэ салбарт одоо бүр залуу наснаас эхлээд өдий хүртэл ажилласан одоо энэ системийн одоо удирдлага зохион байгуулалтаар хангаад тий олон жилийн удирдлага ажил хийгээ явж байгаа хүмүүс байна. За инженерүүд дотор гээд үзэхэд бол олон жил ажилласан олон сайхан эмэгтэй инженерүүд байна. Одоо манай зүүн төвийн төвийн ахлах инженер Болорхөө гэхэд бол бас эмэгтэй хүн шүү дээ. Тэгэл одоо тэр том төвийн төвийн инженерийн бодлого, инженерийн одоо байгууламжийн бүхий л ажлыг одоо хариуцаад ингээ ажиллаж байдаг. Одоо хот 5-ын инженер, Минд 2 гэж инженер байна. Хот 3 дээр Даваа хөө гэж инженер байна. Ийм олон сайхан туршлагатай эмэгтэй инженерүүд одоо инженерүүд эдэр байдаг. Тэгэхээр эднүхтөрөө бол бахархгүй байхын аргагүй. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн түүхийг бүтээлсэн үе үеийн ажилтан ажиллагсад та бүгдээрэнд нь одоо 90 жилийн баярын мэндийг төвшүүлье. Тэгээ та бүхэндээ эрүүл энхийг хүсье, ажлын өндөр амжилтыг хүсье. За мөн танд ч гэсэн маш их баярлалаа. Танд ч гэсэн одоо нийтийн аж ахуй 90 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд мөн танаа хамт олон гэр бүл таны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг бас хүсье гэж байна.
Нийтийн аж ахуйн салбарын мэдээлэл хүргэх өргөө подкаст.